Эрен зөвхөн ирээдүг хараагүй. Тэр өнгөрсөн хүртэл нөлөөсөн байж магадгүй. Attack Titan-ы нэг онцлог. Үлэн чуйднийг эзэмшигчд нь ирээдүйн эзэмшигчдийн дурсамжийг хэсэгчлэн харах боломжтой. Гэхдээ энэ нь энгийн ирээдүйг үзэх биш. Үлэн чуйднуудын ертөнцид Wolf гэж нэрлэгдэх цаг хугацааны уран цэцрийн шүлжээ байдаг. Үлэн чуйднууд энэ шүлжээгээр дамжуулж өнгөрсөн ирээдүйн өнгөрсөн рүү дурсамж дамжуулж чаддаг. Хамгийн чухал онцлог үлэн чуйднийг эзэмшигчд нь ирээдүйн эзний зарим дурсамжийг тасархай байдлаар харна. Гэхдээ яг юу болохыг бүрэн ойлгохгүй байж болно. Ихэнхдээ зүүчийг хагас ойлгох байдлаар илэрдэг. Факт 2. Гриша Эгер Эренийг мэдэрч байсан. Гриша шийдвэрээ өөрөө гаргасан. Гэхдээ эрүүдийн Эрений дурсамж түүнийг сэтгэл зүйн хувьд шахаж өөр зам сонгох боломжгүй мэт болгосон. Факт 3. Attack on Titan-ы хамгийн аимшигтай зүйл. Attack on Titan-ы өнгөрсөн одоо ирээдүйн бүгд тусдаа зүйл биш. Тэд нэг тойрог шиг хоорондоо холбогдсон байдаг. Тэгвэл нэг л асуулт үлдэнэ. Эрен ирээдүг зүгээр харсан уу? Эсвэл тэр өөрөө түүнийг бүтээсэн үү гэдэг. Дараагийн бичлэгийг үзхийг хүсвэл лайк, subscribe дараарай.